Хүүхдүүдээ өнөөдөр би та нарт миний хинц хураг гэдэг шүлэг зааж өгье. Миний хинц хураг магнай халзан зурвастай. Мянган хоньны дундаас би хармагц таньдаг. Мэрс майлж намайг чиглэсээр ирдэг. Дун цагаан үстэй, дуран хар нүдтэй, түмэн хоньны дунд түүнээс хөөрхөн амтангүй төрсөн хотон дотроо тэр бид хоёр тоглодог. Өвдгөө сүгдэж байгаад өөрийнхөө ээжийг хөхдөг. Өвөр дээр минь гараад өхөөрдмөр эрхэлдэг. Нааш цааш дигдэн малчин эзнээ баясгадаг. Шүлгээ сайн зээжлээрээ хүүхдүүдээ. Мөрөө. Чи намайг саардаа. Би том болсон байгааз. Мэдгүй. Надад лав том болоогүй юм шиг харагдаж байна. Тийм үү? Эсвэл би бүдүүн болоод байгаа юм болов? Нэрээ тийм юм болов? Чи бас маргад шиг чим барих ёстой юм шүү. Жим барина. Жим барин гэхээр яах юм? Харин чи юу гэж бодож байна? Маргад байна штэ. Нөгөө нэг чихэр хидэд байдэн штэ. За, тэгээд одоо болохоор чихэр идэхэ болж байгаа гэдээсэн та. Эрүүл зөв хоолн моолно гээд. Тэгээд би тэрийгэ жим барих гэдэг юм болов уу? Тэгснээ вэ штэ. Жим бариад ороод ирсэн штэ. бариад ороод ирсэн. Тий? Бариад ороод ирсэн гэж юу гэж байгаа юм бэ? Үгүй, жим бариад ороод ирсэн байхгүй та. Жин. Яагаад те ингээд дээр нь гарч зогсоод тарган тургаагаа мэдээд идэг. Тэгснээ би жим барьж байгаа энэ төргээл жингээ бариад зогсоод байсан штт. Чи тэгвэл буруу ойлгочихжээ бөрөө. Жим барина гэдэг чинь эрүүл хоолтын дэглэн барьдаг гэсэн үг байхгүй юу да? Тийм байт юм ас. Би тэгтээ угаасаа л эрүүл хоолтой штэ. Эрүүл хоолтой болохоор том болчихсон юм санагдаад байгаа юм байх та. Тийм ч үж магадгүй. Сайн уу? Сайн уу Маргата? Сайн уу? Маргата. Би том болчих ч юу? Миний ивэр бас ургаа том болсон байна хардаа. Харин л дээ. Ойртод харахад чи жоохон том болоод ивэр чи ургацсан юм уу да? Тийм үү? Тийм багаад би удахгүй бирүү болоод бүр том ивэртэй олно. Тийм том үү? биетэй олно бас. Би ч гэсэн том болно штэ. Тий, хоёулаа өстой том өхөрнөд болох байхаа. Хоёр том болоод юу яамаар вэ? Хүү би гэхдээ та хоёрт нэг гой сонирхолтой юм хэлэх үү? За. Нөгөө генесийн амжилт ч үлээ. Ямар ч гэсэн дэлхийн зөндөө том нөгөө од хүмүүс байдаг штэ. Тийм. Ганц од хүмүүс ч байдгүй, бас өхөрнүүд байдаг штэ. Тийм ээ. Өхөр гэсэн үү? Тэр өхөр нь яадаг? Бөрөө чи санахгүй байна уу? Хоёлагийн нөгөө хуурайх Австралид байдаг. Тэр чинь дэлхийн хамгийн том өхөр гээд генс бичигдсэн байлээ шүү дээ. Хуурайхаа. Тий. Хоёул хуурайхтай юм уу? Бөөрөө чи мартсан юм уу? Санахгүй байна. Өхөр болгон ч л хуйлаатай хуурайх туус шүү дээ. Тийм үү? Тий. Найд ингэж бас байх уу? Байж магадгүй хаа. Би ихтэй сайн мэдэхгүй байна. Хөөе. Тэр хүн чинь тэгвэл пенсментд явдаг бах те. Пэц гинэ. Хөөе. Би ч гэсэн бас пенсментд явал тийм том өхөр болж чадах болов? Хүүе пенс гэдэг үү штэ? Бизнес. Пенс гэдэг нь штэ. Үгүй ээ. Пентэст явахаар чинь ингээ булчин том болоод бас өндөр болоод тэгээд бас том биетэй болоод миний ивэрч бас ургана. Тэр нь үнэн л дээ. Гэхдээ бизнес гэдэг байхгүй юу тэр чинь? Бизнесээ. Би гэхдээ мөөргөөс ч том биетэй дэлхийн хамгийн том өхөр олно. Гэхдээ ийм цугланууд тийм юм дээр болдоггүй байхгүй юу? Яагаад? Мэдгүй л дээ. Гэхдээ ийм иргэд ялгадیں۔ Ийм тугал эр тугалтайгаа яаж болохгүй шүү дээ. Би тэр хуурай ах шигээ бас том биетэй болмоор л шүү дээ. Гэхдээ нөгөө
эмэгтэй тугал болохоор муухай харагдах юм болов? Тэгэндээ. Бөрөө чи юу гэж бодож байна? Үгүй ер нь тэгээд тэнд чи Иремийн ямар ялгаа байдгийг би л авч чадна. Би ер нь шийдсэн. Би өнөөдрөөс пенттэй яваад би ер нь бас дэлхийд чадахгүй маа гэхэд Монголд байна штэ. Хамгийн том биетэй өхөр олно. За тэгээрээ. Оо, пент биш. Юу гэлээ? Фитнес. Фитнес. Үгүй фитнес. 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 Би буруу хэлээд байсан бэ те? Тийм. За. Тэгэхээр хоёроо би та хоёрт гой сонирхолтой юм үзүүлэх үү? За. Нөгөө миний одоо яриад байгаа дэлхийн хамгийн том үхэр гэсэн бүгдээрээ тэрийг үзэх үү? Тэгэл та. Тэгэл та. За тэгцгээе. За. Дэлхий дээр бөөрөө мөрөөгөөс хэд дахин том өхрүүд зөндөө байдаг. Австралийн баруун бүс нутагт Никерс нэртэй аврах том өхөр нь сэрвээ хүртлээ 194 метр өндөр, 1.4 тонн жинтэй. Холстин Фризен үйлдвэрийн энэ шар яахаарахгүй Австралийн хамгийн том өхөр тооцогдож байна. Яагаад Никерс ийм том амжилтанд хүрсэн бэ гэхээр асуудлын гол нь шар өхрийг өсөж болох хэмжээнд нь туртал нь өсөхгүйгээр ихэнхдээ л 2-3 наснд нь махны үйлдвэрт нийлүүлээд мах болгочдгийм байна л да. Харин Никерс азар мах бэлтгэлээс зугатасаараад ийм том хэмжээнд хүртэл өссөн байна. Одоо Никерс 7 настай. Тэрний эзэн Пирсон аврах том биетэй шар өхрийг махны үйлдвэрт зарах гэсэн боловч нядалгааны машин хэтэрхий томдно гэд авахаас татгалцсан байна. Харин ч азтай байгаа биз? Тийм болохоор Никерс шарыг цаашид яахаа мэдэхгүй байгаагаа эзэн Пирсон ярьсан байна. Никерс ч бас энэ дэлхийн хамгийн том өхөр биш. Италийн Белино нэртэй шар нь 202 м өндрөөрөө дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг юм байна. Одоо харин та нарт бас нэгэн сонирхолтой мэдээ хүргэе. Дэлхийн хамгийн том ивэртэй үхрээр шалгарсан Ватусын авгийн энэ үхрийг хараад юугаараа алдартай болохыг нь шууд мэдэж болно. Энэ бухан дэлхийн хамгийн урт ивэртэй бухны нэг бөгөөд иврийнх нь урт 2.4 м ч хүрдэг байна. Бүр дэлхийн хамгийн өндөр хөнөөс ч урт ивэртэй. Өөх! Энд одоо юу вэ? Бараг хідэн бөөрөг нийлүүлсэн юм бэ те? Тийм байгаас тээ. Тийм л Би байгаа. та хоёр зөндөө хэлсэн шүү дээ энийг. Энэ яста амар биш үү? Энэ ч яста хүчтэй байгаа те? Тийм ээ. Яа, уурын хөргүүл бүр баларх нэ. Чи тийм болохоор багаасаа л хичээх хэрэгтэй байхгүй юу? За, би шийдсэн. Би өнөөдрөөс фитнестэй явна. За. Фитнес. Шал өөр хоёр үг байгаа зү. Мэдчихлээ штэ тэгээд хөө амхандаа засч амс шилээд ахт чинь. Дахин яриад ах юм. Мөрөө, барахта. Инжир найзуудтайгаа ирж шít хардаа. Тийм үү? Тийм байна. Очих уу? Тэгвэл очих уу? Тэгэл та. За чи. Бүгдээр хамтдаа гоё хөгжилтэй тоглоом тоглоё. За. Тэгээ. За өнөөдрийн манай хөгжөөн тэмцээн нэвтрүүлэг маань эхэлж байна. Сайн байцгаана уу? Найзуудаа, одоо байна штэ. Бүгдээрээ нэг нэгээр өөртөө танилцуулаад явчихдаг уу? Аз билэг. Анасцсан. За, аз бэлэг, анус эцэн. Зүүн гар талд нь Инг саран. Зас чихэр. инх саран, Зас чихэр. цас чихэр. За, одоо та дөрөөрөө штэ. Инжир бид хоёр нэг хөгжилтэй тоглоом тоглосон заяо. За. Ой, идэвхтэй байна штэ. Тоглоомоогаараа за. За. Инжирээ, чи энэ хоёр багт нэг нэр өгчөөч. Тэгвэл баруун гар талд байгаагаа сар баг, зүүн талд байгаагаа нар баг гэд нэрлэчих. Гой нэрээ штэ. Хөөе, та дөрөв дуртай байна уу? Дуртай. Баруун гар талд байгаа нь сар, зүүн гар талд байгаа нь нар шүү. За. Нэрээ мартваа тэгээд. За. Тэгвэл одоо тэмцээний эхлүүллээ шүү. За. Би нэг асуулт асуун заяо.
Тэгээд төрүүлж гараа өргөсөн баг нь хариулна заяа. Хэрвээ буруу хариулах юм бол тооцохгүй. Зөв хариулах юм бол 1 оноо. Асуултаа сонсоод хариулах нь төрүүлж гараа өргөд хэлээрээ. Анхааралтай сонсоорой. 1 жил хэдэн улирал байдаг вэ? За, нар баг гараа өргөлөө. Хариулаарай. 4. Зөв байна. Сая нар баг хэлсэн үү? Тий. За тэгвэл нар багт инжирээ 1 оноо өгөөрэй заяа. За, Би мартчихж магадгүй штэ. Одоо дараагийн асуулт. Оцон шувуу тарвах хоёрын аль нь төрүүлэх вэ? за сар баг гараа өргөж нь хариулаарай. Чүшөө. Оцон шувуу? Тий. Оцон шувуу чинь мөн билүү инжирээ юу илээ? Зөв хариулт нь Биш. өөр хариулт байна уу хүмүүдээ? Санаа зовлтгүй зүгээр хэлээ. Байхгүй. Байхгүй юу? За тэгвэл хариултыг нь хэлээ шүү. Тэг. Хайд оцон шувуу чинь нөгөө хайд төлд байдаг штэ. Хүйтэн газар. Тэгэхээр чин тэр хүйтэн газар чинь тарвах байж болохгүй штэ. Тарвах байх боломжгүй гэсэн үг байхгүй юу? За. За 3 дахь асуулт. Аз хэдэн хөлтэй вэ? 4. 4. Биш ээ. За өөр хөлбөр байна уу? Хүүхдүүдээ гоё гараа өргөд гоё өрсөлдөөнтэй байл та. Сар баг гараа өргөлөө хариултаа хэлээрэй. 7. 7. Тий. Биш ээ. За өөр Сар баг гараа өргөлөө хариултаа хэлээрэй. 6. 6 биш ээ. Нар баг гараа өргөлөө хариултаа хэлээрэй. 8 ч юу лээ? Мөн штэ 8 штэ. За баяр үргэе. Тэгэхээр нар баг 2 оноотой олчлоо шүү дээ. За нар баг 2 оноотой болоод сар баг маань хэдэн оноотойгоо хэлээ? Сар баг ямар ч оноогүй байгаа шүү. За тэгвэл миний асуулт ингээд дууслаа. Ширээн дээр нэг цаасан дээр үг иччихсэн байгаа. Энд чи харсан уу? Харсан шүү. Одоо наадах чи зүгээрэг байхгүй юу? Тэгээ зүгээр үгийг байранд нь зөв харуулна гэсэн үг. За цаасан дээр бичсэн үгийг уншаад өгөөрэй. Ах хүнтэй дээл зах тавь. Ах хүнтэй Дээл зах тавь. дээл захтай. За Тарны гэр дагуу сайныг мууг могоогоос дагуу одоо бүгдээрээ штэ. Наадха зөв байрлалд оруулж хэлэх нь штэ. төрүүлж бэлэн бассан гараа оргоорэй. За одоо би тооллоо шүү заа юу. 5 тоолно. Тэгээд нэг нэгээр хариултаа хэлэн за. За 1 2 3 4 5 За аль баг төрүүлж хэлэх вүлээ? хэлж чадахгүй. Сар баг маань харамсалтай нас эхний өгүүлбэрээ бас амжилттай хэлж чадсангүй. За нар баг маань ч гэсэн амжилттай тааж чадсангүй. Тэгэхээр хоёр багт хоёуланд нь оноо өгч чадаагүй. Өөрөө тэгэхээр чинь нар баг төрүүлсэн гэсэн үг юм байна те. Харин тийм байж тээ. Нөгөө өмнөх хоёр асуултан дээр чинь нар баг хоёр удаа зөв хариулсан тий. Тийм. За тэгвэл нар баг төрүүллээ. Баяр үргийн нар бага. Ой. Тэгвэл төрүүлсэн багийн хоёр гишүүн байж тээ. Өөрсдийгөө хаана хэдгээр ангид сурдаг гэдгээ манай үдчихэж байгаа найзууд бас инжир бит хоёрт гоё яриад өгөөч тгүү. 106 дугаар сургуулийн 4-р ангид сурдаг. Тэгвэл чихэр хэдгээр сургууль үтээ. Би удахгүй намраа сургууль орно. За одоо манай сар багийн гишүүд өөрсдийгөө танилцуулаарай. Сангаархан дүүргээ 12 дугаар сургуулийн 2-ийн ангид сурагч. Би 2 дугаар ангид орно. 2 дугаар ангид орох юм уу? Тий. За аль сургуулийн? Нэг. Удахгүй тэгээд 2 дугаар ангид орно. За тэгвэл инжирээ. Өнөөдрийн манай тэмцээнд дээ штэ. Манай нар багийн хоёр маань яллаа тий. Нар багтаа бүгдээрээ баяр үргэе. Баяр үргэе.
Та нар үе штэ. Хичээлээ сайн хийгээд зөндөө олон юм сураад тэгээд мэдлэгээ бүр зузаан болгоорой заа юу. За. Баяртай найзуудаа. Баярлалаа. Хөрс тастан дэлхийн хөвөө хязгаарч хөөхцөнхөр далайн эрэг гэрмэн газарт эртээ үрдийн цагт ингэн өгөн хоёр айл болон амьдарч аж төрөн суужээ. Хар усан унттай хад жолооны мөртөө газрын агуу торигдож галын илжиж утаж 30 жил тэнэж 40 жил суув. Өвгөн загас барьж далайн хөвөө сахин мөнгөн нутас ирж гэрээ мухар сахин. Өвгөн нэг өдөр далайн хөвөөнд очиод тороо усанд тавьж загас шүрдэж эхлэв. Анхны шүүсэнд нэлцгэрд загас гарав. Ахаад нэг шүүсэнд натан өөс гарав. Адаг сүлзэн шүүсэнд алтан загас баригдав. Альва загснаас онц алтан загас болбол адгуу сантаас онц үнийх л мэднэ. Амавар гэж алтан загасгүй юу? Өвгөн болсон ах минь өршөө чарил намайг өрх төрнөөс мулталж усанд буцааж тавина уу? Ам биеийн оронд айл давтагч нүгий. Хайр дамны минь оронд хамаг хүслийг чинь өгнө. Энэ үгийг сонсоод өвгөн их цачив. Өвгөн насан болтол өдөө жилийн дотор загас барьж амьдрахдаа замаг шүүж явахдаа уг хэлэх зогсыг үтсэн удаа байхгүй. Ямар ч жигтэй хэрэггүй, яасан ч жигтэй юмдээ. Ажиг сэжиг төрж айх гайхах зэрэгцэж алтан загсыг тавихтаа чиний өгөх юм над хэрэг байхгүй, чиний үнтэй би над долж болохгүй. Алтан өнгөц загас минь ариун далаадаа зингэж амар минь дэв. Сайн үгээ хэлж сайхан өрөөлөө тавив. Өвгөн тэндээс буцаж эртээ хурч ирээд өнөө сэнэн юмаа ингэндээ ирж эхлэв. Өнөөдөр би далаагаас нэг загас барив. Өнгөн алт бөгөөд хүний хэл мэднэ. Ам биеэ аварч усан буцааж тавихгүйж аль дуртай амийг над үгийг ихтэн айж сандраад би юу ч авч чадсангүй. Хөөр хийдэр загсыг торшөвнээс малтаж усан буцаад тавьчихав. Хөх талаад нь тавьчихад буцаад ирэв. Эргүүтийн нэг гантан чи алтан загснаас юм авч чадсангүй. Мөнхөн гантан ядахтаа модон твш авсан бол коммон чих хэрэгтэй байхгүй юу? Манай твш бүр хуучирч ивдрэгэд хамхалж унах шахсан шүү. Өвгөн гэдрэг буцаж өнөөх талаадаа ирэв. Далайн ус мэрэлцэж даан сайхан харагдав. Алтан загсыг дууцсан алтан загас хөвсөөр өмнө хурч ирээд өвгөн ингэж хэлв. Хүндэт өвгөн ах минь хүсэх хэлэх юу вэ? Ямар хэрэгээр ирэв? Өвдөн нуулж мөргөөд өвгөн хариу хэлв. Хотон дээд загас минь хайлж намайг өшөө, манай эмгэн намайг маш ихээр дэмлэж шин твш хэрэгтэй гэж ширүүн өнгө хэлж байна. Эдэлж байсан твш маань эвдэрч унахад хүрсэн гин. Ачид борловгүй минь зарж ирсэн хэрэгцэн завхан говднэ. Эрх тэнгэрт итгэж гэртээ харь өвгөн минь эвдэрх юм уу твш чинь шин твшээр солигдно. Өвгөн гэртээ иртэл өнөөх загсны өгсөн өнгөтэй сайхан твшин өмнө нь харагдаж өвтнө. Эмгэнэн дэрэгдэн загсаад элдвэр харах сонсогдно. Эргүүтийн нэг гантан чи энэ твшиг авсан уу? Твшээр юу хийх вэ? Дими юм авчи. Бас буцаад яв. Байшингуугаа тэр. Өвгөн гэдрэг буцаж өнөөх талаадаа ирэв. Далайн ус давалгайлж даант сайхан харагдав. Алтан загсыг дуудсан алтан загас хөвсөөр өмнө хурч ирээд өвгөнд ингэж хэлв. Хүндэт өвгөн ах минь хүрээд ирв бас. Ядал учир юу вэ? Ямар хэрэгээр ирэв? Өвдөг нугалж мөргөөд өвгөн хариу хэлв. Хотон дээд загас минь хайлж намайг өшөө, манай эмгэн уурлаж маш ихээр зэмлэж хөгшин намайг амраахгүй, хөөж дуугаад болохгүй. Балаа хэрүүл чимгэнд байшин хэрэгтэй юм гинэ. Ачид борлоо өвгөн минь зарж ирсэн хэрэгчин завхан бөвтнэ. Эрх тэнгэрт итгэж гэртээ харь өвгөн минь эвдэрх юм уу гэрчин шин байшингаар солигдно. Өвгөн тэндээс босож гэртээ хүрч иртэл өнөөх мөг гэр нь аргүй болчихсон болжээ.
Гэр байсан газарт нь гэгэн цагаан өнгөтэй. Гэрэл орох цанхтай царс модон хаалгатай цагаан байшин харагдана. Эмгэн цонхны дэргэд эрхэмсэж анзаар суугаад хамаг муу үгээр хараач занхан сонсогдно. Эргүтийн гэмтэн чи энэ байшин гүйснө. Загсан буцаалаач залбирч мөргөөдөр ядуу тариачин байхад ямар жаргал байх вэ? Харцазгаараас олж тайж болохыг хүснэ. Хамчлаг тариачнаа байж ноён болохыг хүснэ. Өвгөн гэдрэг буцаж өнөөх талаадаа ирэв. Далайн ус давал гайлж цэлгэлж байв. Алтан загсыг дуудсанд алтан загас хөвсөөр өмнө нь хурч ирээд өвгнөөс ингэж асуув. Хүндэт өвгөн ах минь хүрээд ирв бас ядул очир ивэ ямар хэрэгээр ирэв? Өвдөг нугалж мөргөөд өвгөн хариу хэлв. Хотон дээд загас минь хайрлаж намайг өшөө манай эмгэн уурлаж маш ихээр зэмлэж урд санснаас илүү улам ихээр харааж ноос ирдэг юм маань ноён болох санаатай тариач язгуураас тайж болох хүсэлтэй гинэ. Алтан загас хэлв. Ачид бууруулаагүй минь зарч ирсэн хэрэгцэн завхангүй битнэ. Ирэх тэнгэрийн өршөөлөөр эмгэнчээ хатан болно. Өвгөн гэртээ иртэл өндөр сайхан байшин өргөө сайхан ордон өмнө нь харагдаж гин. Энэ сайхан ордонд эмгэн морилт суугаад эрхэм булган дээлтэй эрээн хоргой малгайтай эрдэнэ судаар чимгэлсэн эхнэр болоо сууж байв. Утсаар угалж тавьсан улаан гутал өмсөд урдах зарцаа өшөглөж очиргүй их урлаж байна. Алтан бэлзэг зүүсэн 18 круугаараа аягч хүүхний үсийг атгаж аваад зодож байна. Өвгөн хурц ирээд өвдөг сүгдэн айлтгав. Тайжийн эрхэм хатан тавтаа мэрилж байна уу? Таны өссөн зүйл тааллын эсэр болж цансын эрэг бүцэнд санаа сэтгэл амарвөө. Өвгөнийг үзээд эмгэн өндөр дуугаар зандарч ахтын ашиг сахиж ад бариулахаар явуулав. Хэдэн хоног өнгөртөл хэрэг дахин гарав. Урдын хаасаа эмгэн улан илүү тогширч загсанд очиод мөрөг залбирч гуугаад ир. Харц тариачин байгаад хамжлагад тайж болсон юм. Хамжлагад тайж аваад хаан болоход яадаг юм? Хатан хаан болоод хамгийн захирах хүсэлтэй байна. Өнөөх үгийг сонсоод өвгөн ихээр цочиж шунал дээр эмгэнд шууд ингэж хэлв. Ховдог санаа хитэрч хоосон байснаа мартвуу. Хоолнд их цадаж галзуу өвчин тусвуу. Тэгс зүү алхаж чадахгүй ийм эмгэн дээд хаан болж яаж чадах билээ? Олон амтны илэг доо болно. Бүтөөг хэлж чадахгүй ийм эмгэн бүгдийн хаан болж яаж чадах юм бэ? Эмгэн ихээр уурлаж илдэг зүйлээр харааж тариачин муу өвгний хацрыг тасхий тал алгадаад сүрхийн анзаар харж сүрдүүлж аваад тушаа. Тайж язгуурт миний таал тушаал хоёрыг зүнэг мө тариачин зөрчиж болдог юм уу? Дуртай дургыг асаахгүй тушааж байна чамд. Дуугүй явахгүй бол чирээд явуулна чамайг. Өвгөн арга ядаж өнөөх талаадаа ирээд алтан загсыг дуудсанд алтан загас хөвсөөр өвгний өмнө хурж ирээд хүндэт өвгөн ах минь хүрээд ирв бас явдал учир юу вэ? Ямар хэрэгээр ирэв? Хатан дээд загас минь хайрлаж намайг өшөө. Өшигт муу эмгэн уурлаж загнаад болохгүй. Харц тариачин байгаад хамжилгад тайж болсон юм. Хамжилгад тайжаа болоод хаан болоход яадаг юм? Хатан хаан болоод хамгийн захирах хүсэлтэй байна гэж уурлаж загнаад болдоггүй. Ачид буурал өвгөн минь зорж ирсэн хэрэг чинь зовхонгүй бүтэн. Ирэх тэнгэрт гэж гэртээ харь өвгөн минь. Одоохон эмгэн чинь хатан хаан болно. Өвгнийг эргээд ирэхэд өрөө олон тасалгаатай өндөр сайхан ордон өмнө нь харагдаж гин. Хааны ордонд эмгэн нь хатан болоод заларч байв. Ирэхт хатан болоод эзний ширээнд суугаад биер цас барьсан бичгийн түшмээр тойруулж балт зүх далайсан баатар цэргээр хүрээлүүлж ноёдоор хундаг байруулж түшмээр сүн төшүүлж далайн цаанаас авчирсан дарс суугаад мэргэж байв. Ариун сайхан идэж амталж үзээд ярвааж байв. Өвгөн түүнийг хараад өөрийн их сүрдэж аимшигт хатан хааны амрыг айлтгаж мөргөн эрэхтэй хатан минь их морилж байна уу? Таны өссөн зүйл тааллын эсэр болж сансан эрэг бүцэнд санаа сэтгэл амарвуу. Эмгэн тэр өвгнийг нүдээр ширвж үзээд эргүүлчихөө. Энэ муу өвгөн энд юунд ирэв? Нүдэнд үл харагдах
чихэнд үл дуулдах зах хол газар руу зайлуулж явуул. Гэт зарц олон хүндээ зарлиг болгож тушаав. Олон цэрэг түшимд нь омогтой чангаар дуугарч загас ч юм уу өгнийг замдаж бэрж аваад урагш татан ууцарч ууцсан дээр нь ударч гадна гартал түлхэв. Газар унд л өшөглөв. Хаал гарахын үед харуулны цагдаа тулгарч алмас сүхээ далаагаад арай л цавчиж алсангүй ордноос дөнгөж гартал олон хүний инээлтгэн. Ямбтын ихстэй уулзах ямар хэрэгтэй юм бэ чи? Бэрэ мэдэж яв, бэрэ мэдэж өрөг. Хэрэг төг гаралгүй хэд хонож байтал хэрүүлж муу эмэний хэрцгийнд бас л өдлөв. Эмгэн зандарн тушаагаад ордны бараа болох стиг олон тийш нь явуулав. Загсанд очиад мөрөг залбирч гуйгаад ир. Хүний хаан болсон ч хүсэл жаргал дутуу байна. Эзэн хаан болсон ч эрх ямбаа чамлан бий. Тэнгис далайг эзэлж тэнгэр газрыг захиран бий. Алтан загс өөрөө албат зарц минь болог. Яв гэсэн газарт минь яаж байг тэр. Зогс гэсэн газарт нь зогсож байг тэр. Өвгөн эмээний буруу шавч үгэлж чадсангүй. Тушаалыг дагаж гүйцэтгэхээр дуугийн идрэг яв. Далайн хөвөнд очвол давалгаа гэж учиргүй. Харанхуй шуурга тавьж сөрхий далгайн салилж сүйд болж байна гин. Алтан загсыг дууцсанд өмнө хурж ирээд өвгнөөс ингэж асуув. Хүндэт өвгөн ах минь хүрээд ирв бас явдал учир юу вэ? Ямар хэрэгээр ирэв? Хатан дээд загас минь хайрлаж намайг өшөө. Уршигт моёмгон уурлаг загнаад болохгүй. Хүний хаан болсон ч хүсэл жаргал дутууг нь. Эзэн хаан болсон ч эрх ямбаа чамлан гин. Тэнгис далайг эзэлж тэнгэр газрыг захирна гин. Алтан загас чамайг албат зарцаа болгон гин. Яв гэсэн газарт нь явж байх хэрэгтэй гин. Зогс гэсэн газарт нь зогсож байх хэрэгтэй гин. Энэ үгийг сонсоод Эрдэнэт алтан загас хариу юу ч хэлсэнгүй. Хажуу тийшээ эргэж сүүлээ ганцхан шарваад гүн далайд орчихов. Өвгөн хариу үлээж өн болцолцохсовч алтан загас юр гарч ирсэнгүй. Хайр жимгэндээ иртэл ор тавшийн зүйл оргүй алга болжээ. Гайхаад бас харвал газар гэр нь харагдаж гин. Түүний үдэнд эмгэн нь ээрүүлээ баринсан. Эмгэний хажуудаас эвдэрхий твшин хэвснэ.